За димитинж явж байгаад бас нэг сагсан мөнгөний картад олсон. Энэ юуных вэ гэхээр Panini-ийнх. Одоо бол өмнө нь дандаа Topps-ийнхыг задлж ийсэн. Гэхдээ Topps сайхан өнгөрсөн жилээс одоо NBA-ийн картны эрхийг Panini-аас авсан байгаа. Тэгэхээр энэ болохоор нодлонгийнх Panini-аас гаргаж ийсэн гэсэн үг. Энэ жилээс эхлээд болохоор бүгд 25 оноос эхлээд бүгд Topps-аас гаргаж байгаа. Картнууд одоо энэ болохоор 25 оноос өмнөх нь дандаа Panini-аас гаргаж ийсэн гэсэн үг. Тэгэхээр өмнөх жилийн сагсны картуудыг оллоо димитинж явж байгаа. За тэгээд хэдүүлээ харъя те. Юу ах нь. Ямар шүү юмнууд гарч ирэх нөө. Тавьж байгаа. За эхнийх нь харъя. За энэ юу гэж байна? Ultra Downtown and Mythical Inserts. Look for exclusive Purple Velocity Parallels. За явуулчихсан Purple-ийн parallel карт гол гарч ирэх хэрэгтэй байна. Гарч ирнэ харъя тийм ээ. Panini Optic Donruss. Yeah. Let's go. ажиглалаараа шүү бат. За. Шууд ингээл карт байгаа юм биш. Ингээ 20 карт. Нэг хайрцан дотор ингээ шүү 20 карт. Юмра. За уут муут нь бол зөө шүү. Dwayne Wade гинөө. За ард нь манай Wade байна. Зүгээр юм шууд харагддаг уутанд байж шүү. За. Let's rip it. Гарч ирэх нөө те. За бүгд юу н оптик юм уу да. За бүгд л оптик юм шиг байна. За. Cole Anthony. Okay. McCollum. Levine. Энэ ард нь дахиад нэг хүн эвгүй харагдсан би сүнс шиг та нар тийг харсан сая. Тэг сүнс араас нь харж байгаа юм шиг. Дэвэн Букер. За LeBron-их энгийн ч гэсэн ийш нь тавьчихна. LeBron ийш тавьчих. Ja Morant. За ಈ бүх карт бол ер нь бол оптик юм байна. Энгийн карт гэж байхгүй бүгд оптик юм биш. Оптик нь ямар байдаг вэ? Илүү тийм бат бүх юм уу зузаан хийгдсэн байдаг материал нь. Richard Clarkson. За энэ эхний оптик гарч иж байгаа шүү. Энэ дугаартай байна уу дугааргүй байна уу? Урдаа бол юм алгатай ямар ч гэсэн. Ардаа юм байна. Алгаа. За эхний параллел. Tim Hardaway. Pistons. Дугаар байна уу? Номер байна уу? Алгаа. За ямар ч байсан параллел, хоёр параллел. Rookie card. Тухайн оныхоо rookie. Isaiah Collier. Yeah. Mitchell Robinson. Okay. Ямар ч параллел картууд 4-5 яа олон байт юм байна. Paul George-ийн параллел. Зааж байгаа энэ splash гарч ирсэн шүү. Steph Curry splash. Okay, nice card. Гоё хийцтэй. Гоё карт нард юм байна. Зүгээр 2 гэсэн дугаартай. За. Curry гэж тавьчих. Wemby, okay. Express Lane Wemby энэ гоё карт шүү. Ер нь бол одоо Wemby-гийн ямар энгийн карт ч янз бүрийн хавар алдаг карт ч ер нь бүгд айгүй үнэтэй цаатгаж байгаа хүн болгон дэрийг хадгалж байгаа. Cooper Flag-ийг бас. Express Lane. Ja Morant бас Express Lane. За
Энэ ардаа юутай. Окей, за юу ийш нь тавьчих. Энэ нэг юм бодлооч. Ja Morant. Окей. За 2 экспресс. Манай жаач одоо ерөн сэрхнүүс ихэхгүй нөө ер нь. Дараа улирлаас. James Harden. Waiting Legends гинэ. За нэг Legend гэдэг карт гарч ирж байгаа юм байна. D Wade. За Legend-ийг шин тавьчих. За дараах нь үзье. За ямар ч энэ Express Lane гэдэг 2 карт гарч ирлээ. Нэг нь Wemby, нэг нь Ja Morant. Энэ хэр ховор байдаг, өртөгтэй байдаггүй сайн мэдэхгүй юм яагаад гэвэл энэ 24-өөс 25 оны болохоор. За дараах харъя. Тэ. Яхна. Заавал адил хамгийн ард нь юм байна. Karl Malone гэнэ. Ерөнхийдөө энэ юу яадаг юм бэ? Энэ маань уут болгондоо хамгийн сүүлд нь нэг ямар ч байсан яг ийм Legend одоо энэ D-Wade шиг ийм Legend хүмүүсийн нэг карт оруулалт юм байна. Эннийх тэр одоо Karl Malone-ийнх байна. Окей. За харъя. Karl Malone-ийг хэлэхлээр арчих шууд. Ер нь тэ яд. За. Purple цагаан Utah Karl Malone Optic. Окей, бас 2 карт байна. Wait-тэй хамтарч шин. За одоо ингэж хэлэндээ base optic-ууд. Andrew Jackson Jr. За Kuzma. Hawkins. Cunningham. Allen. Josh Hart. За манай нэг ч одоо аргын талаа гарчаад байгаа шүү дээ. Gafford. Dick. Энэ Dick чинь хүмүүстэй Jersey-гээс олох нь NBA-гээс хориглолцсон биз дээ. Тэ. За Levert Optic синхэр parallel гарч ирж байна. Энд чинь юу л purple parallel нь агуур гэдэг байгаа болов. Тийм үү те? Exclusive purple velocity parallel. Ер нь purple шүү дээ. Чинэлигаан карт параллел нь илүү үн төрөх юм биш шүү. За ямар ч гэсэн чинэлигаан биш бахан синхрүүлж авчих шүү. Штэ. Тарийсэн. За. Dalton Net. За Rookie-ийнх нь. Тухай дугаас Rookie байсан. За Mitchell Robinson дахиад гарч ирж байна. 2 Mitchell Robinson-тэй. Үүш дахиад нэг Legend. Dominic Wilkins болж байна. За байж гараа. Legend-ийн араас юу гараад ирв. Double card guys. Look at it. Давхар. Giannis болон Karimi. You know? Optic Illusions юм уу? Illusions Optic. Okay. За энэ нэстэ гоё карт баг шүү guys. Энэ дээр байна Optic Illusion гэсэн юм. За энэ дээр бол алах те. За энэ арай. Дөрөвдөх Карим болон Giannis. Одоо энэ карт ингээд гарын үсгтэйсэн бол алахгүй юу? Хоёулынгийнх нь Giannis болон Karimi хоёулынгийнх нь гарын үсгийн доор нь ингээд давхар байсан бол тэгэл тэнгэрийн өмд атгалаа штэ. Амар. За ямар ч энэ аюу гоё карт байна штэ. Oh, splash. За Wemby-гийн splash орж ирж чинь. Түрүүн манай Curry-гийн хөөсөн те. Curry-гийн splash, Wemby splash окей болж байна. Ер нь Wemby болон Cooper-ийн ямар ч карт бол айгүй үнд хүрээд байгаа. Хүмүүс амир их хадгалж байгаа. Зах зээл дээр айгүй худалдаа халагдж байгаа наашаа цаашаа.
энэ картны сагцаал дээр Вемби болон Куперих. За араас нь Express дээр окей манай Лука. Дахиад Express байна уу? За байхгүй ингийн юм байна. Express лэн Лука Дончич. За болж байна. Штевч. За тэгээ буцаад бейс руугаа. Jalen Tyson. JJJ Triple J. Tristan Newton. За окей хоёр дахь харьцагт альжгүй шүү те. Хоёр леженд өгчлээ шүү дээ. Хоёр леженд тэгээд нэг юм double optical vision гарч ирлээ. Болж байна. Гой карт байна. За Devin Carter. Юу гэж rookie солиорч байна. За энэ удаагийнх нь хард дээр rookie явж байна. Түрүүн эхний хоёр дээр бол дандаа legend арт байсан шүү дээ. Тийм ээ. Yes. Хэцүү. Онгод үсгэрвэ. За Stroller энэ өсөн сэгсийгээд Quickly Lively Wagner Josh Hart Gafford Dick Kawhi Kawhi-ийн base optic гарч ирж байна. За дахиад Devin Booker чинь түрүүн гарч ирсэн санагдаад байна те. Энэ арийнх нь тоглогчийн сүнш шиг харагдаад байна гэд эвгүй харж байна инкер. За ишинтэй Камара. За James Harden окей болж байна. За Jackson Gobert. Ой, за энэ дахиад юу лээ? Rush үлээ юу лээ? Express Lanes Rush. Trey Young. За Trey Young энэ ч үстэй харагдаг хүн юм шүү дээ. Өрд. Trey Young одоо ирэх үлрэлт алах бах тий. Дэжиг тоглож магадгүй тийм ээ. Angry Bird тэрийг нэлж хагаад. Larry Bird. За энэ ч ярин гоё. Winner Stays гинэ. Энэ гоё карт шүү дээ, guys. Larry Bird. Winner Stays. За энэ бол яг хадгалагдахаар карт байна шүү. За энэ юу гэнэ? White Hot Rookies гинэ. Dillingham Timberwolves яг энэ гоё карт байна. Нарэ. Prism Rob Dillingham. White Hot Rookies юм дэжүү. Гоё зургалттай гоё карт байна энэ бол. Тэ. За ишин тавьчих бас. Нойн юм зэвэнэ. Ингээд тавьчих. За тэгээд дараах нь base Rudy Gobert. Iguodala. Ray Allen. За legend карт гарч ирсэн шүү. Ray Allen. Supersonics-ийн үеийнх нь карт байна. Болж байна. За Devin Carter жаах вэ. Ray Allen гарч ичээд тагч тий. Окей. Энэ лежендүүд нь гоё юм байна. Энэ топсихыг бодвол энэ Panini айгуу гоё. Одоогийн байдлаар бол таалагдж байна. Гоё дизайнуудтай. Бас тоглогч нар нь бас арай янз бүрийн тоглогч нар гарч ирж байна те. Гэхдээ магадгүй зүгээр яг энэ маань яг ямар төрлийн пак бокс зориулж гаргасан бэ гэдгээс хамаар тоглогч нар өөрөө гарч ирж магадгүй. За энд Irving. За ямар ч үсэн лежендэр нь явц ардаа бол байна. Окей.
За Хакес, Jalen Johnson, Pajemski, Coro, Murray, Wiggins, Scoot, Turner. За Tatum-ийн Blue Parallel за зихэр параллел орж ирж байна. Энд ихтэй гарын өсгтэй болон дугаартай карт нэх байдаггүй юм шиг шүү дээ. Уул нь байх ёстой. Гэхдээ одоогийн байдлаар хэдүүлээ ямар ч нэг ч дугаартай болон гарын өстэй карт харсангүй те. LeBron. Окей. Ер нь бол LeBron-ы бас энэ ямар бүх төрлийн карт бас айгүй эрэлт хэрэгцээтэй болж байгаа. Ягаад гэвэл удахгүй ер нь зодог тайлханд өгсөн байгаа маань өөний. Тийм учраас яг зодог тайлсхийн дараа нь бол одоо LeBron James-ийн ийм картнууд бол айгүй үнд хүрнэ. Хайп нь амар үүссэн байгаа угаасаа. LeBron-ы. Окей, за LeBron өөртөө энэ хойд юм. Тэр ихтэй дугааргүй үсттэй. Ямар нэгэн дугаар харагднууд хайдад. 8 байхгүй гоц. Окей. Halliburton за манай гимтэл нотоо гайгүй дараагийн үйлдэлд гайгүй тоглох нь уу? Тийм ээ. Tyrese маань. Hurter. За энэ чах. За ахаа James Harden-их өөртөө намд нийлүүлээд тавьчих. Нөө ахаад Kyrie. За Kyrie чи энэ дээр яс их гарч ирж байна. Ийм common байд юм бах та тий. Express ахаад Wemby болж байна. Юу нь аль болох Wemby-ийн карт их гарч ирж л байвал ирээдүйд ашигтай л гэсэн үг хадгалж яхад. Дахиад шейж яг. Ер нь бол би шейд нэг дуртай биш. Сайн тоглогч гэсэн л ер нь бол жоо. Ер нь тоглолтын стилд нь дурггүй ер нь хөг үн ч гэсэн. The shaying splash орж ирсэн байна. Окей. Holmes, Halliburton, Mogba. За Julius Erving legend card. Энэ бокс нь ерөнхийдөө лежендүүд нь ер нь их таалагдж байна. Ягаад гэвэл энэ бокс болгон дээр нэг юм уу хоёр леженд бол заавал гарч ирж шít. Тэгэхээр эдгээр бол аюулгүй хадгалахад гоё цуглуулхандаа хийхэд. Ялангуяа энэ яг Winner Stays гэсэн Larry Bird-ийн арай өөр загварын энэ карт илүү гоё. Цуглуулханд хийхэд бол. За сүүлийнх нь хэдүүлж 1 2 3 4 энэ хэд гинэ. 5 дахь нь юм биш шүү дээ. За 5 дахь өгөөд сүүлийнх. За сүүлийнх дээр энэ purple байх уу? Purple юм уу ultra rare downtown medical inserts. Энэ хоёрын нэг нь гарч ирээсэ те. Ямар юм байдгийг харчихсан. За ингээ base card-ууд. Nurkic, Wemby. За түрүүний хэлсэнчлэн Wemby-гийн энгийн карт ч вэ, ховор карт ч вэ ер нь бол бүгд амар хүн төрж байгаа. За Wemby-гийн ишил тавьчих та. Reddish, Horford, DiVincenzo, Dylan Brooks, Olynyk, Giannis. За Sengun-ы Alfred Sengun хэрлэл гарч ирж байна. Siakam хэрлэл гарч ирж байна. Tony Parker. За энэ гоё legend цэнхэр хэрлэл гарч ирж. Ер нь параллелээр гарч ирлээ түрүү.
Dominic Wilkins-ийн цэнхэр барилалаар гарч ирсэн юм шүү дээ. Одоо Tony Parker болж байна. Newbird барилал байна. Giddy, Josh Giddy. За. Ой, Bronny James, окей. Bronny James энэ аав нь гаж ирлөө. Express дээр аав нь байхгүй юм те. Аав гарч ирээгүй юм байна. Окей, за Bronny James-ийн Express-ийн rookie card нэш. За Rams rookie card өндөр жоо магадгүй хэм идэв те. Оо, за дараах Kareem winner stays. Энэ гоё юм байна. Ялчгүй. Нара. Kareem Abdul-Jabbar. Энэ картууд нь үнэхээр гоё юм аа. За хэдүүлээ Bird болон Kareem-ийн гоё карттай. White Hot Rookies за Stephen Castling карт гарч ирж байна. Stephen Castle White Hot Rookies. За энэ rookie-тэй тавьчих. За араас нь тэгээ Bronny James, Michael Bridges, Isaiah Collier, Sasser. За ингээ бүгд болох шүү дээ. Нийт 5 хайрцаг 5 box нэг уутан дотроо. Угсаа дотроо нэг л ууттай. Нэг уут нь ер нь нэг бокс нь 20 карттай л гэсэн үг. Эдгээр бүгд basic картууд. Гэхдээ жирийн бас бейж биш шүү. Эдгээр бүгд оптик. Бүгд оптик картнууд. За хэдүүлээ одоо юу суугаснаа харъя заяа. Хамгийн таалагдж байгаа нь амиг таалагдж байгаа нь энэ. Kareem болон Giannis хоёрын double card. Optic Illusion гэсэн. Энэ хамгийн гоё карт гарч ирлээ ямар ч байсан. Одоогийн байдлаар угаасаа 5 хайрцаг задлахад ганц л гарч ирлээ. Тэгэхээр энэ бол ховор байдаг байж магадгүй. Ер нь бол double зурагтай байвал ер нь л ховрлого ордог л дээ яаж утсан. Тийм учраас хэдүүлээ энийг sleeve-тэй хийч. Ирээдүйд яах юм бэ те. За Giannis болон энэ. Тэгээд дээрэс нь би энэ winner stays гэдэг энэ хоёр карт бол айгүй гоё санагдаж байна. Яг rival хоёр багийн хоохгүй. Boston Lakers. Хоёр мундаг legend тоглогч нар. За энэ хоёрыг бас sleeve-лчнэ. Ялангуяа энэ legend тоглогчны картууд бол ер нь энгийн карт ч байсан. Цуглуулахад нэгт өөрт урамтай. Хоёрт бас яваанда үнц нь улан нэмэгддэг байгаа. За ингээд. За дараагийнх дээр чи юу лээ? LeBron-ы параллел. Ер нь LeBron болон Wemby нарын картыг бол дээрээс нь Cooper Flag-ийн картнуудыг бол ер нь ямар ч картууд байсан одоогийн байдлаар ингэ цуглуулж явах хэрэгтэй. Yeah. LeBron. За тэгээ бусад лежендүүд маань Tony Parker. Spurs-ийн one of the legend. Okay. За legend-ийг штэ. Winners. So that's LeBron. За дараах нь Dr. J. Julius Erving. Legends Optic. За ингээд хийч. За тэгээ Ray Allen. Supersonics Ray Allen.
Supersonics буцаад ирж магадгүй шомтой яваад байгаа тий. За тэгээд Alder Dominic Wilkins Legends card. Okay. Karl Malone. Okay. За тэгээд мэдээж юуны хамгийн дуртай тоглогч манай багийн D Wade Legend card. Гарч ирсэн. Энэ бол гоё алж. Нэг бол ингээс хатгалчин да. Dwayne Wade. За тэгээд араас нь splash-ууд гарч ирсэн те. Shea яг энэ зургийг харангууд ингээ flop хийгээд байгаа юм шиг санагдах юм. Та тэгж харагдаж байна одоо яг especially одоо энэ play-off-ын тоглолтууд дээр ингээд ингэж ороод flop хийгээл сайхан унаал өөрөө гифтэл. Тэгээд картууд бол гоё карт байна. Shea-ийн Цэнхэр Parallels Splash. Эдгээр нь цагаан энгийн бууз. Shea-ийг болохоор Цэнхэр Parallelтэй Splash. За тэгээд юу лээ Wemby агуу Steph Curry хоёр гарч ирсэн. Тэгээ Wemby-гийнх нэг. Эдрийгээ бас давхар. Хичнээн. Splash. Steph Curry. Тэгээ Wemby. Энэ splash-нууд угаасаа дандаа яг шидэж байгаа зураг тавьдаг байж магадгүй юм. Тэгээ одоогийн байдлаар харахад бүгд яг шидэж байгаа зурагтай. За тэгээд дээрээс нь нэг харуулах гоё юм. Гоё юмч гоё карт нь. Энэ Express Lane гэсэн. Гоё юм улбар шаруулан галын өнгөтэй. Энэ карт байна. За энэ дээр Bronny James орж ирсэн. Guys. Rookie юм. Тэгээ Wemby, Trae Young, Luka, Ja гэсэн. Эдгээр бол гоё картууд байна. Яварчсан мэдээж цогдуулганд орно. За тэгээ Rookie 2 карт гарч ирсэн. White Hot Rookie, Stephen Castle болон Rob Dillingham. Биш үү лээ. 24 онд орж ирлээ. 6 дахь, 8 дахь. За. За тэгээ мэдээж баахан Цэнхэр параллелууд гарч ирсэн. Онцлог хүмүүс нэг Jason Tatum байсан. James Harden яа. За тэгээ бас янз бүрийн тоглогч нэр ах. Гарч ирсэн. За тэгээ энд ямар ч юм ийм л байна. Panini-гаас гарч ирсэн. Одоо бол Panini бол угаасаа NBA official trading card-ыг бол хийхэ болсон. Ягаад гэвэл Tops ирэхийг авсан учраас дандаа Tops-аас гаргаж байгаа одоо цагсан мөнгөний official card-ыг бол. Тэгээ энийг сүүлийн он байсан бол одоо яг Panini-гаас official гаргаж ирсэн. Нийт 300 карт байгаа. 300 картаас 225 нь base одоо ийм карт гэсэн үг. Тэгэд 25 base legend байгаа юм байна. Хэдүүлэг энэ гаргаж ирсэн legend чи 25 тоглож байгаа юм биш үү. Тэгээд rookie 50 шиг байгаа юм байна. Нийт 300 дотроо. За өнөөдөр энэ удаагийн unboxing бол амжилттай байлаа гэж бодлоо. Ямар ч үс энэ Panini-гийн өнгөрсөн жилийн NBA карт бол айгүй гоё хийгдэж байсан байна. Гэхдээ харамсалтайгаар Tops-т алдсан байгаа ирэхээ. Тэгээ Tops-ийнхан бол одоо аль биесээр NBA-ийн картыг гаргаж байгаа. За. Тэгээд дээрээс нь guys нэрээ хэдүүлээ. 5000 төгрөгөөр яг үлээ. 5000 сабта болсны дараа raffle явуулж байгаад нэг хүн энэ MMA, UFC unboxed картыг нэг хүн raffle болгоод бэлгэлнэ, giveaway хийнэ. Тийм учраас манайхан бүгд like, sub and comment үлдээгээрэй заяа. Тэгээд
5000 хүрсний дараа энийг та нарын нэг нь авах болно. Окей. За дараагаараа уулзъя guys. Peace out.